За сайн байцгаана уу? Намайг Таштаржийн Болорццог гэдэг. За би одоо Сөүлийн үндэсний сургуулийн нийгмийн шинжилгээ ухааны сургуулийн цэцлэгийн тэнхимд сурдаг. Докторийн 1-р курс. Тэгэхээр яг энэ коронавирусын цар тахлын үед шинээр одоо оюутан болж ирсэж байгаа шинэхэн оюутан байна. Өмнө нь би энэ сургуульд магистрийн зэрэгээ хамгаалаад тэгээ Монголд очиод ажиллаж байгаад эргээд энэ намаар ирсэн. Тэгэхээр Солонгос суралцах сонирхолтой дүү нартай өөрийнхөө туршлагаасаа хуваалцах болсондоо маш их баяртай байна. За тэгэхээр миний Солонгост суралцах болсон түүх жоохон инээдтэй л дээ. Нэг тийм хүмүүс хэлэхэд жоохон ичмээр гэх юм уу да. Очир нь юу вэ гэхээр би бакалавра Монгол Улсын их сургуулийн Солонгос судлалын тэнхимд Солонгос хэл орон судлалын мэргэжлэр суралц төгссөн. За яг төгсөх төхөөд 4-р курсын сүүлийн семестрт байсан болохоор ажилд орох бэлтгэл хийгээд энэ тэнд ерөнхийдөө ажлын ярилцлага төлөвлөөд хажуугаар нь төгсөлтийн дипломоо бичээд бүжгэнжсэн. Тэгээд тухайн үед манай тэнхимд ажиллаж байсан Солонгос багш маань намайг Солонгосын тийм засгийн газрын хөрөнгө оруулалттай тийм байгууллагт ажилд орохыг зөвлөд. Тэгээ миний CV-г харж өгье гэгээд би яг тэнхим хаваараа нэлийн тийм эргэлдэжсэн. Тэгсэн чинь яг тухайн үед тэнхимд байжсэн чинь манай одоо миний тухайн үед дипломыг удирдахжсэн Монгол Улсын их сургуулийн доктор профессор сайн билетагч надаас гинт ингээд хөөе Болорццгээ чи ингээд ажилд орохоор бэлдэж байгаа юм уу? Чи уг нь цаашаа ингээд сураад явбал их зүгээр ах юм. Чамд ер нь цаашаа ингээд сурах бодол байхгүй юу гэд ингээд асуусан. Тэгээд тухайн үед би их гайхсан л да. Юу гэж одоо ингээд сураад төгсөж явах чинь дахиад намайг яг юунд сур гэдэг байгаа юм болоо гэд их гайхсан. Тэгээд яг одоо бодохны тухайн үед яг миний эргэн тойронд найз нөхөд хамаатан садан их сургууль төгсөөд дахиад цаашаа ерөнхийдөө суралцчихсан ч юм уу сурдаг хүмүүс бол маш тийм ховор байсан юм шиг байгаа. Тэгэхээр би ч гэсэн ерөнхийдөө төгсөөл шууд ажил дээр гарна ч юм уу ажилд орно ч юм уу гэсэн бодолтой байсан. Тэгэхээр тухайн үед багштай би яг юу сурах вүлээ гэд асуусан. Тэгэхээр багш ингээд инээснэ. Яг багш нь бодохдоо тэгээд та нарыг залуу байгаа дээрээ сураасай, илүү юм үзээсэй, боловсроосой гэж ерөнхийдөө боддог. Ялангуяа ингээд та нар шиг хичээлээ хийх дуртай, хичээлдээ ингээд бүхий л хүч чадлаа дайчилдаг юм оюутнуудыгаа юу ажлын байран дээр гарахаас өмнө илүү дахиад сайн сураасай гэж боддгоо гэд яг одоо ингээд Солонгосын засгийн газрын цэцэрлэг ингээд зарлагдсан байна. Чамайг ингээд би материалаа өгөөсэй гэж бодож байна. Хугацаа яг явна байгааж өгөөд үзье гэд шууд тэр дор надад ингээд гайдлайныг юм хэвлээд өгсөн. Тэгээд би чинь ерөөсөө ажилд орох бэлтгэлээсээ шууд тэтгэлэгт материал өгөх бэлтгэл рүү шууд шилжсэн гэх юм уу да. Ингэж миний Солонгост суралцах болсон эхлэл ерөнхийдөө тавигдсан гэж ойлгодог. Тэгээд мэдээж над чиг ингэж ер нь бол Солонгост суралцахаар болсон тийм түүхтэй өн тийм их байхгүй ховрох. Учир нь юу вэ гэхээр одоогийн залуучууд бол маш эртнээс бэлддэг, маш эртнээс төлөвлөдөг, их мундаг болсон. Тэгээд би одоо бол багштай маш их баярлдаг. Надад бас ийм зам байдаг гэдгийг хэлж таниулаад намайг бас ингээд сурч чаднаа гэд үнэлсэн тэр багштай бол маш их баярлалаа. Тэгээд ер нь бол ингэж миний Солонгост суралцах болсон. Дээрээс нь нэмээ дахиад магистр ч юм уу дээр нь судлаач болох ихтэл маань тавигдсан гэж би бол боддог. Тэгээ багштай дахин хэрвээ имжлийг үзэх бол тийм ээ багштай дахин талархаж явдаг. Насан турш талархаж явах болно гэж хэлмээр байна. За би одоо цэцлэгийн тэнхимд суралцж байгаа. Гол судалгааны хүрээ маань хүн амын шилжих хөдөлгөөн.
тэр дундаа гадаад шилжих хөдөлгөөн, цагаан ажлын одоо бодлого зэрэг асуудлуудыг голлон судлах холбогдох хичээлүүдэд үзээд явж байгаа. Тэгэхээр миний хувьд сургууль бүртгүүлэх үйл явцыг тэтгэлэгт материал өгөх одоо үйл явцтай хамт нэгтгэхэд ярих нь зүйтэй байна. Тэгэхээр би түрүүн хэлсэн бакалавра төгсөх үедээ тэтгэлэгт одоо материал өгч байсан гэдэг. Гэхдээ би тэр жил тэнцээгүй. За яагаад би тэнцээгүй вэ гэд бодохоор яг уу тэр жил тэнцээгүй шалтгаан нь надад тийм хоёр том сургамжийг өгсөн болохоор яг би нэг дүүнэртэйгээ ч юм уу хуваалцах маш дуртай. Тэгэхээр эхнийх нь миний бичсэн эссе маш тийм газар дуугаагүй, агаар дээр хөвсөн тийм мөрөөдлийн шин чанартай гэсэн үг л мөрөөдлийн шин чанартай өгүүлбэр маш их байсан. Нэг үгээр бол би сурмаар байна, би танаа сургууль сурмаар байна, танаа орон сурмаар байна гэдгийг онцлоод байсан болохоос биш. Яг ямар арга барилаар яаж сурах тухай бас яг ямар судалгаа хийх, ямар төлөвлөгөөгөөр, ямар арга барилаар яг энэ цаанаасаа тогтоогдсон байгаа тэтгэлэг хөтөлбөрийн хугацаанд амжилтаа төгсөх вэ гэдэг талаар ерөөсөө тийм бодит өгүүлбэр бичээгүй байсан. Одоо ч бас яг хаяа надаас манай сургуулийн дүүнер ханддаг л та. Би ингээд тэтгэлэгт материал өгөх гэсэн юм аа. Та надад ингээд миний эсэйг хараад өгөөч гэд. Тэгээ би мэйлээр ингээд эсэйг ингээд аваа харахаар яг л миний гаргаж байсан алдаануудыг бүр ингээд яг дүрээр нь гаргадаг. Тэгэхээр би яг өөрийнхөө энэ туршлаган дээр үндэслээд хэлэхэд сургуульд явхаар та төлөвлөөд эсэй бичиж байгаа бол мөрөөдлийн шин чанартай тийм өгүүлбэрүүдээ буюу агуулга багасгаад бодитоор та яг юун дээр анхаарал хандуулж ямар одоо төлөвлөгөөгөөр юу сурах гээд байгаагаа түлхүү бичээрэй л гэдгээ тэгээ тэрийг илэрхийлэхдээ маш тийм цэгцтэй, дараалалтай бичээрэй гэж бол зөвлөмөр байна. Энэ бол үнэхээр хамгийн том ажил нь. За нөгөө нь юу вэ гэхээр би яг ямар мэргэжлэр илүү мэргэжид сурах вэ гэдгээ илүү одоо дахиад ажил дээр гараад тэндээс олж авсан. Надаас заримдаа дүүнер маань сургуулийнхаа дүүнер маань асуудаг л да. Би Солонгост сурмаар байна. Гэхдээ би яг юугаар сурмаар байгаагаа ерөөсөө л мэдэхгүй байна гэд хэлдэг. Тэгэхээр би ийм хүмүүс ч юм уу ийм дүүнертэй юу гэж зөвлөдөг вэ гэхээр яг өөрөө тэр замаар ингээд тулж ирсэн болохоор ажлыг хэд үзээ. Ажил дээр гараад үз. Тэгээд юунд дуртай, ямар асуудалд илүү сонирхдаг гэдэг чинь ерөнхийдөө тодорхой болно гэж хэлдэг. Тэгэхээр яг хэлний анги төгссөн болохоор одоо ихэнх хэлний анги төгссөн хүүхдүүдийн хувьд яг тухайн одоо солонгос хэлний багш болохоор ч юм уу солонгос хэлний боловсрол хэлхий шинжилэлээр ч юм ингээд илүү явдаг хүмүүс байхад яг ингээд салбараа өөрчилдөг ч юм уу салбараа ингээд жоохон нийгмийн ухаан руу ч юм уу те ингээд өөрчлөлт хүмүүсээс байдаг. Тэгэхээр яг юу сурахаа мэдэхгүй байгаа тохиолдолд ажлыг үзээрэй л гэж бол би бол зөвлөдөг. Тэгээ яг миний хувьд бас ингээд тэтгэлэгт материалаа тэм дараа жилийн дахиад өгөхгүй бэлтэж авах хугацаанд багш дээр очиод бас зөвлөгөө авчихсан л та. Тэр маань юу вэ гэхээр за багшаа би ингээд тэтгэлэгт тэнцэн байхгүй ингээд хэлээж мартаад айгүй тийм ерөөсөө цаг алдаад байна гэж хэлэхэд багш маань надад маш тийм тодорхой зөвлөгөө өгчээсэн. Тэр нь юу вэ гэхээр сургуулиас чи мэдлэг олж авдаг, ажил дээрээс туршлага олж авдаг. Тэгэхээр магистр сурна гэдэг эсвэл доктор сурна гэдэг бол ганцхан мэдлэг байгаа зогсохгүй. Чамаас асуудлыг яаж хараад, яаж гаргаж ирээд, яаж тэрийг шийдвэрлэх тийм ээ тиймгүй арга барил туршлага танд маш их хэрэг болно. Хичээлийг бол бүгд хийж чаддаг. Намын суугаад, өдөр шингөө суугаад хичээлийг хийж чаддаг ч гэсэн дипломыг бичиж чадахгүй голоос нь ингээд бууж өгөөд буцдаг хүмүүс зөндөө шүү. Тэгэхээр өнөөдөр чиний ажил дээрээ сурч байгаа энэ бүх туршлагууд чамд хожмын диплом бичихэд ч бол маш тийм том тус хүргэнэ гэж хэлжсэн. За энэ бол үнэхээр одоо багшийн хэлдэг үг бол үнэн үг байсан. Тиймээс би яг энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр үнэхээр та өөрийнхөө давуу талыг одоо тийм бичмээр байгаа бол та сургуулиас яг ямар мэдлэг одоо олж авсан мөн ажлын байр дээрээс ч юм уу эргэн тойрноос ямар туршлага олж авсан энэ нь чамд ямар төсвөр төвчээрийг олгосон чи энэгээрээ тийм ээ энэ дээр үндэслээд яаж сурах вэ гэдгээ
тэр стратеги гэж юм уу те илэрхийлэхэд бол хамаагүй бодит одоо эсэ болж чадах болов уу гэж бол бодож байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг бол мэдээж нэг өдөр суугаад шууд бол бичих чадахгүй. Маш эртнээс төлөвлөөд сайтар бодож байгаад эсэгээ сайн бичих юм бол мэдээж таны тэтгэлэгт тэнцэх магадлалыг бол маш өндөрсгөнө гэж бол хэлмээр байна. За тэгэхээр солонгосын боловсролын систем бол үнэхээр одоо чанартай, сайн, оюутнууд нь ч гэсэн бүр ингээ маш багасаа бэлтгэгдсэн олон чадварт ингээд дадчихсан байдаг. Тийм болохоор үнэхээр өрсөлдөөнтэй. Тиймээс маш эрдэнэт өөрийгөө сайн бэлдэж юу хийх гээд байгаагаа маш сайн мэддэг хүн бол ирснийхаа дараа бол арай жоохон бага зовно мөн одоо хүссэн мэдлэгээ бол тултал олж авах боломжтой гэж бол би дахин хэлмээр байна. За миний хувьд солонгосын засгийн газрын тэтгэлгийг бол 2 дахь удаага авч байгаа. Тэгэхээр яг уу азтай л да миний хувьд ягаад тэгэхээр өмнө нь бол зөвхөн нэг авсан хүмүүс дахин авах ямар ч боломжгүй байсан. Харин энэ 2015 онд билүү дээ ерөнхийдөө хэрвээ таны эрдмийн зэрэг архиж байгаа бол та дахин авах буюу үргэлжлүүлэн ерөнхийдөө судалгаа хийх боломжтой гэдэг үгнээсээ дахин одоо материал бүрдүүлж өгөх бол ийм боломжтой болгож журам нь өөрчлөгдсөн. Тиймдээ ерөнхийдөө миний хувьд ингээд дахин материалаа бүрдүүлэх боломжтой болсон. Тэгэхээр энэ тэтгэлгийн хувьд бол маш сайхан, маш буянтай тэтгэлэг. Яагаад вэ гэхээр онгоцны зардлаас ахуулаад сургалтын төлбөр, амжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, за тэгээд таны төгслийн дипломын ажлыг хэвлүүлэх зардал гэх мэтчлэнгийн маш олон зардлыг одоо даадаг. Тэгэхээр та бол 100% өөрийнхөө хичээлд анхаарлаа хандуулад суралцах тэр бүрэн боломжтой гэсэн үг. За тэгэхээр энэ тэтгэлгийн хувьд ерөнхийдөө материалаа бүрдүүлэхдээ 2 арга байдаг. Тэгэхээр нэг арга нь болохоор та элсмээр байгаа сургууль руугаа шууд материалаа өгөх арга. Эсвэл та Монгол зугаа солонгос хэлтэй сайдын яам руу материалаа бүрдүүлж өгөх гэсэн юм 2 арга байгаа. За миний хувьд бол аль замаар нь явж үзсэн юм байна. Тэгэхээр анх магистрт материалаа өгөхдөө би яг сургууль руугаа шууд материалаа өгч байсан. Тэгэхээр энэ нь яг нөгөө аргаас ямар өөр вэ гэхээр давхар сургууль руу өгөх боломжгүй буюу зөвхөн одоо ганцхан сургууль руу та материалаа өгнө гэсэн. Тэгэхээр элчин сайдын яам руу материалаа өгөх юм бол 3 сургууль руу ч юм уу те материалаа зэрэг өгөх боломжтой байдаг. За тэгээд бакалаврын тэтгэлэг болоод магистр докторийн тэтгэлэг нь 2 өөр хугацаанд зарлагддаг. Бакалавр нь бол 2 дугаар сард зарлагдаад уучлаарай. 9 дугаар сард зарлагдаад дараа жилийнх нь 3 дугаар сард буюу хаврын семестрт ирдэг бол магистр доктор нь болохоор 2 дугаар сард зарлагдаад тэгээд намрын семестр буюу 9 сард сургуультай ирдэг. Тэгэхээр бол нийт ерөнхийдөө материал зарлагдаад материалаа бүрдүүлээд 1, 2, 3 шатыг даваад за тэгээд эцсийн байдлаар хариу нь гараад визэн шалгалтаа бүх материал нь ирээд визээ мэдүүлээд ингээд ирэх хүртэл ер нь бол нийт 6 сар зарцуулагддаг гэсэн үг. Тэгэхээр тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг бол Study in Korea GeoCKR гэдэг сайтнаас юм уу Монгол дахь солонгосын элчин сайдын яамны сайтнаас мөн Facebook хуудаснаас нь бол та авч болно. За тэгээд илүү яг уу нарийн одоо мэдээллийг өгье гэх юм бол Австралийн хувьд яг гайдлайн дээр маш сайн заагаад өгсөн байдаг л да. Гэхдээ нэг анхаарах юм нь юу вэ гэхээр сургууль руугаа хэрвээ шууд өгч байгаа тохиолдолд байх юм бол тухайн материалыг хүлээж авах хугацаанд харьцангуй богинохон байдаг. Болохоор та сургуулийнхаа сайт руу байнга ороод тийм ээ үзээд шалгаад байхгүй бол ихэнхдээ хүүхдүүд дедлайныг юмнаас алдаад тийм ээ хоцрох тохиолдол байдаг. Энэ бол маш харамсалтай. Тэгэхээр сургууль руугаа шууд материал өгч байгаа бол тухайн сургуулийн бас заасан хугацаа маш чухал байдаг болохоор шалгаад дедлайнаас нь өмнө та шууд нь хийсэн байхад ерөнхийдөө болно. За тэгээд альч одоо замаар нь явсан бай тийм ээ эзэн байдлаар ерөнхийдөө солонгосын олон улсын боловсролын төв дээр одоо 2 дахь шатны хариунууд ерөнхийдөө ирдэг. Тэрнээс ерөнхийдөө 2 дахь шат 3 дахь шатны хариу гардаг. Тэгэхээр 3 дахь шатн дээр бол тийм ээ хамгийн чухал нь таны эрүүл мэнд байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд танаас маш олон төрлийн вирусын шинжилгээ, цусны шинжилгээ, дэлгэрэнгүй шинжилгээ, мөн дээрээс нэмээд ерөнхийдөө мансууруулах одоо бодис хэрэглэсэн эсгч шинжилгээ шинээр нэмэгдсэн байсан.
Тэгэхээр таны сургууль эхний шатн дээр тийм ээ таны мэдлэг чухал. Хоёр дахь шатн дээр бол тийм ээ таны бол туршлага, судалгаа мэдээж яг яаж хийх цаа холбоотой юм бол чухал. Гурав дахь дээр нь таны эрүүл мэндийн байдал чухал гэд энэ бүгдийн нийлбэр цогц байдлаар ерөнхийдөө гадгаа буюу 7 сарын ерөнхийдөө дунд их бүтэн гарсан байдаг. Тэгэхээр дараа 8 дугаар сараас эхлээд бизнесийн материалыг бүрдүүлээд 8 сарын сүүлээр бол хилээд нэвтэрдэг боловч энэ удаа коронавирусын одоо нөлөөгөөр хамаагүй эрт буюу 8 дугаар сарын 15-нд ерөнхийдөө хилээр нэвтрээд 14 хоног тусгаалтанд байгаад хичээлдээ орж байсан. За сонирхолтой байх болов уу гэдэг үднээсээ ярилцлаганд иржсэн асуултыг надад санаанаас гартгүй тийм хоёр асуулт байдаг. Нэгдүгээр нь юу вэ гэхээр та стрессээ яаж тайлдаг вэ? Та стресс гэхээр юу хийдэг вэ гэдэг асуулт байсан. Тэгээ би тухайн үед ямар сонирхолтой асуулт вэ гэж бодсон. Тэгээд дараа нь хожим яагаад энэ асуултыг асуусан бэ гэдэг одоо шалтгааныг нь бол олж мэдсэн. Яагаад вэ гэхээр маш олон гадаад оюутнууд за маш олон гэх биш та миний санснаас арай олон оюутнууд дундаасаа ингээд буцдаг юм байлээ. Зарим нь нийгмээс авч байгаа стресс, за нэг судалгааны өрөөнд байдаг хүмүүсээс авч байгаа стресс ч юм уу, хичээлээс авч байгаа стресс, за эсвэл хоол унд эрүүл мэнд гэдэг маш олон зүйлээс стресстэй дундаас нь ингээд буцдаг. Тэгэхээр үнэхээр та дундаас нь буцах хүн мөн үү биш үү? Та ямар нэг хэцүү байдалд орлоо гэхэд тэндээс өөрийгөө яаж одоо авч гарах вэ? Үнэхээр та энэ тэтгэлэг хөтөлбөрөөр дуусгаж чадах хүн үү гэдэг чинь ерөнхийдөө шарсан асуулт гэж бол би хожим бол ойлгосон. Тэгэхээр энэ асуултанд бас маш тийм зөв зөвтэйгээр хариулаасаа гэж бол хэрвээ энэ асуултанд тэмээ танаас асуух юм бол та нэг зөв хариулаасаа хүсэж байна. За хоёр дахь асуулт нь юу вэ гэхээр таны хүмүүс юу гэж ярьдаг вэ гэдэг асуулт байсан. Бас маш сонирхолтой санагдчихсан. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр таны хүмүүс юу гэж магтдаг вэ? Таны хүмүүс юу гэж шүүмжилдэг вэ гэдэг асуулт буюу таны сул тал давуу талыг ерөнхийдөө асуусан асуулт гэж бол би ойлгож байсан. Тэгэхээр тухайн үедээ би юу гэж хариулж байсан бэ гэхээр хамгийн их багш нараас сонсдог байсан үгээ би энд хариулж байсан санагдаж байна. Тэгэхээр энэ бүх зүйлсийг хэлж байгаа шалтгаан маань чанд жоохон ч гэсэн бас тус болоосаа гэдэг хүнээс өөрийнхөө туршлагаасаа хуваалцлаа. Тийм юм байна. За Монголд сурах, Солонгост сурах хоёр надад бол тийм маш тийм өөр санагдсан. Тийм олон ч эвгүй байдалд орж исэн, олон ч шоконд орж исэн, түүнээсээ болоод ичгэвтер байдалд ч орж исэн. За тэгэхээр би энд яг нэг зүйлийг инээдтэй бас стори л доо. Ерөөсөө мартагддаггүй. За би тэгэхэд яг нэг магистрант байсан. Магистр сурж байхдаа хичээл ингээ багш нь ерөнхийдөө урьдчилаад ингээд хичээлийнхаа хөтөлбөрийг одоо өгчдөг, силабусыг ингээ өгчдөг. Тэгээд тэрэн дээр ингээд нэлээд хэдэн ном, ингээд нэлээд хэдэн судалгааны ажлууд нэрийг ингээд ингээ харчаад за энэ ингээд нэг үйлрэлд үзэж судлах хичээлийн агуулга юм байна шүү дээ гэдэг ерөнхийдөө бодоод тэгээд номын цангаас номнуудаа зээлж аваад заримыг нь ингээд онлайнаар татж аваад ерөнхийдөө за нэгийг нь ерөнхийдөө уншчихъя гэдэг нэг номыг нэг судалгааны ажилдаа ингээд бүтэн уншаад өөрийгөө бас л хэрэндээ мундаг сайн бэлтлээ гэд очсон чинь над чиг дутуу уншсан хүн байгаагүй. За энэ бол яг миний бүр хамгийн анхны бүр амар тийм шок байсан. Яагаад би ингээ нэг удаагийн хичээлийн агуулгыг нэг улирлын хичээлийн агуулга гэж ерөнхийдөө бодсноо ерөөсөө мэддэггүй. Тэгээд бүр хамгийн гайхалтай нь бүгд ингээд номоо бүр ингээд ноорог болгочихсон. Бүр ингээд бүгдийн бэлдээд уншаад асуух асуултаа бэлдээд хэлцэх асуудлаа бүгдийн бэлдээд ингээд очихсан байсан. Тэгээд бүр сонирхолтой нь ерөөсөө багш ингээд ярихгүй оюутнууд нь хоорондоо ингээд яриад мэтгэлцээл багш ерөнхийдөө нэг жижигхан ингээд нэг жоохон чиглүүлээд за тийм юм зөв ч юм уу гэдэг нэг тэгсгээд ингээд байгаадсан. Тэгээ би бүр ингээд гайхаад хизээ багш нь хичээлээ заах юм болоо гэдэг ингээд өхөлөөгээд тэгжид хичээл ингээд 3 цагийн хичээл ингээд дуусаад яагаад ч юм би ерөөс нэг юм сураагүй ч юм шиг санагдчихсан.
Яг хоо энэ би ингээд яагаад ийм амар шоконд ороод байсныгаа яг хоо хожим бодохоор би ч өөрөө хэлний ангийн оюутан байсан болохоор багш нь эхлээд зааж өгдөг. Дараа нь би ингээд багшийнхаа заасан дагуу даалгавраа хийдэг. Нэг тийм зүйл илүү дадчихсан. Хизээч урьдчилж үзчихэд урьдчилж ингээд одоо хичээл дээр ингээд багш нь зааж өгөхгүйгээр ингээд хоорондоо шууд ингээд ярьдаг тийм арга барилт ерөөсөө тийм тасал болоогүй байсан юм байлээ. Тэгэхээр яг хоо ингээд багаар энэ ингээд суралцаад ирсэн чинь багш дангаараа ярихаасаа илүүтэйгээр олон оюутнууд өөрөө өөрсдөө тухайн одоо судалгааны ажлыг тухайн юмыг яаж уншиж ямар арга барилаар энийг юу гэж уншсан, юу ойлгосноо ингэж ярих нь хамаагүй олон талын багш дангаараа ярихаас илүүтэйгээр маш олон талаас нь ингэж уншиж судлах тийм боломжийг бол нээж өгд юм байлээ. Тэр нь надад илүү олон талын мэдлэг болж авахд бол тус төхөн болсон. За дараагийнх нь бас энэ сургуулийн тийм амар нэг гой соёл байна. Монголд ерөнхийдөө байдгүй. Тэрний юу гэхээр ингээд өөрийн сургуулийн төгсөгчөө үнэхээр олон төрлийн чадвар тийм суралцуулах маш олон төрлийн сургалт зохион байгуулдаг. Зүгээр нэг энгийн одоо хэрэглээний програмаас ахуулаад за тэгээд статистикийн янз бүрийн програмууд SPSS ч юм уу те SAS ч юм уу за бүр цаашлаа тийм ээ. Судалгааны өгүүллийг одоо яаж бичих үү? Шүүмжлэлтийн өгүүллийг яаж бичих үү? За мөн тийм ээ. Хүний одоо судалгааны ажлаас хэрхэн яаж иш татах уу? Яаж хуулбарлсан гэдэг асуудалд орохгүйгээр тийм ээ. Яг дүрм журмынхаа дагуу зөв иш татах уу гэдэг бол маш тийм тоо томшгүй олон сургалтыг ингээд номын сангаас ч юм уу тийм ингээд зохион байгуулдаг. Тэгээ би бүр үнэхээр вау надад ингээд цаг л байх юмар би бүр ингээд бүгднийг сурмаар санагдчихсан. Тэгээд энэ бас ингээд миний хичээлийнхаа хажуугаар ингээд хамгийн их цаг зарцуулдаг байсан зүйл бас нэг зүйл гэдэг. Тэрний үе гэхээр гадаад оюутны одоо репортыг засч өгдөг юм уу тийм Twitter-ийн тийм хөтөлбөрүүд байдаг байсан. Тэгээд энэ бүх зүйл надад ингээд үнэхээр гой санагддаг байсан буюу Монголд гэсэн сургуулиуд ингээд өөрийнхөө оюутнуудыг хичээлээс мэргэжлийн хичээлээс гадна эмхүү олон төрлийн дадлт ингээд сургаасай маш олон төрлийн одоо судалгааны арга зүйд тийм сургаасай эсвэл наад захын хэрэглээний програмуудад гэсэн ингээд мундаг болгоосай ийм олон хөтөлбөрүүд байгаасай гэж бодож ирсэн нь ингээд миний Монгол сурах, Солонгос сурах хоёрын маш тийм том ялгаа болж өгсөн. Бас маш тийм том сургуулийн соёлын тийм ялгаа байсан гэж энд л хэлмээр байна. За тип гэх юм бол эхний ярилцаанд номер 1-т заавал яаж иж агаад тэтгэлэгт тэмцэл хүрээд ирээсэй гэж бол хүсэж байна. Маш олон төрлийн тэтгэлэг байдаг. Ганцхан засгийн газрын тэтгэлэг биш тийм ээ. Silk Road, POSCO тэгээд бас тухайн сургуулийн захирлын нэрмжит тэтгэлэг, тэнхимийн нэрмжит тэтгэлэг гэдэг тэтгэлгүүд бол байдаг. Хувийн зардлаараа сурна гэдэг бол тийм ч амар зүйл биш шүү гэж бол дахин захиж хэлмээр байна. Учир нь юу гэхээр анхаарал хоёр хуваагдана. Хичээлээ их үү эсвэл одоо цагийн ажил хийх үү ч юм уу тий. Тэгэхээр аль алийг нь амжуулдаг үнэхээр тийм мундаг оюутнууд бол байдаг. Гэхдээ аль алинчгүй үлдээд төгсөлт нь ингээ хойшлсон оюутнууд ч гэсэн маш их байдаг. Эсвэл төгсөж байгаа хэрнээ би яг ингээд тийм мундаг мэргэжилтэн ч юм уу мундаг төгсч чадаагүй хаа би нэг дутуу мэдлэгтэй байна ч юм уу гэж одоо хэлдэг оюутнууд байдаг. Тэгэхээр эртнээс төлөвлөж байгаад заавал тэтгэлэг тэмцээд ингээ хүрээд ирэх юм бол хичээлдээ зарцуулах ингээд цаг хичээлээс илүү гарсан цагтаа өөрийгөө хөгжүүлэх, өөрөө дуртай юмаа хийх тийм цаг танд бол гарна. Тэгэхээр заавал тэтгэлэг ингээд тэмцээд хүрээд ирээсэй л гэж бол дахин бол захимаар байна. За хоёрт нь болохоор үнэхээр ингээд та гадагшаа сургуульд явахаар ингээд шийдсэн байгаа бол англи хэл, солонгос хэл аль нэг нь өөрийнхөө одоо хэлнийхээ чадварыг бол тул сайжруулад хүрээд ирээрэй гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр сүүлийн үед ерөнхийдөө хичээл солонгос хэл дээр явагдана. Унших зүйл нь англи хэл дээр явагдана. Мөн дээрээс нь ерөнхийдөө сүүлийн жилүүдэд дэлхийн маш том одоо эдэмжлэгийн сэтгүүлүүдэд судалгааны сэтгүүлүүдэд солонгос судлаачдын бүтээл маш их болсон. Тэгэхээр тэднээс ингээд уншиж судлах одоо тохиолдол маш их байдаг. Тэгэхээр бол солонгос хэл ганцхан гэлтгүүгээр солонгос англи хэл аль алаа ерөнхийдөө маш сайн сайжруулаад гэж хүсэж байна. За сүүлийнх нь болохоор юу гэхээр ирэхээс өмнө хангалттай мэдээллийг бас өөртөө хуримтлуулад ирээсэй гэж хүсэж байна. За
За Солонгосын сургуулиудтай холбоотой мэдээлэл, тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл тийм ээ. Энэ талаараа л Study in Korea би түрүүн хэлсэн Study in Korea KR. За эсвэл Солонгосын засгийн газрын тэтгэлгээр төгссөн оюутнуудын Facebook пэйж байдаг. KJSB Alumni Mongolia гэдэг эндээс ерөнхийдөө бас ингээ ороод хүссэн зүйлээ ингээд асуугаад явах юм бол тань бас зөвлөд өгөх бах. За мөн жил алганы 3 дугаар сард ерөнхийдөө гадаад оюутнуудад виз олох одоо боломжтой сургуулиудыг ерөнхийдөө зарладаг байгаа. Тэгэхээр та бас яг ямар сургуульд суралцах гэж байгаа чухал хэрнээ тухайн сургууль дээр чинь бас гадаад оюутнууд виз олох уугүй юу? Олохдоо бас хэр чанга олох уу гэдэг нь бас нэг юм журам бас байгаад байдаг. Тэгэхээр энэтэй холбоотой мэдээлэл та Монгол дахь Солонгосын хэлтсэд яамны сайтнаас бас ерөнхийдөө авах боломжтой. За тэгээ хэрвээ та бүр ингээд солонгос хэлтэй бай. Тийм ээ, урьдчилаад ирэх солонгос одоо оюутнуудын ч юм уу эдэмшлэгээний болон зэрэг гаргасан бүтээлүүдийг уншия гэх юм бол RISC-KR гэж байдаг. www.RISC-KR гэдэг. Эндээс ерөнхийдөө бас урьдчилаад солонгос оюутнуудын солонгос бичигдсэн гадаад оюутнуудын бүх одоо зэрэг гаргасан эдэмшлэгээний дипломын ажлуудыг ч юм уу эдэмшлэгийн бүтээлүүдийг бол унших боломжтой шүү гэж бол хэлмээр байна. Тэгэхээр ямар ч ихэхээс өмнө хэр их мэдээлэлтэй байх нь ирснийхаа дараа танаас маш том тусдах хүн болно гэж хэлмээр байна. Тэгэхээр бүгд нь амжилт хүсье. Баярлалаа.